Сайн байцгаана уу? Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс бэлтгэн өргөдөг хуулийг энгийнээр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын нийтийн эрх зүйн хэлтсийн ахлах шинжээж хангалттай та бүхнийг уулзуулж байна. Өнөөдөр бидний ярилцах сэдэв бол хар тамхи мансууруулахын сэтгцэд нөлөөд бодисын нэргэлтэд хяналт тавих тухай хуулийг шинжилсэн найруулгын төслийн тухай ярилцах юм аа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. Анх 2002 онд энэ хууль батлагдсан тийм ээ. Тэр хууль одоо хэрэгжиж ирснээс хойш өнөөдөр 20 гаруй жил болсон байна. Анх бол хууль батлагдаж байх үед нь хоёр төрлийн гэмт хэргийн төрлийн бүртгэгдэж байсан бол өнөөдөр 300 хол давсан байна. Олон улсын байгууллагуудын судалгаагаар бол одоо манай улсад бол далд хэрэглэгчдийн тоо 60 мянга хүрж байгаа гэдэг ийм нэг таамаглал бас байгаа тийм ээ. Шинэ хуулиар одоо яг юуг зохицуулж байгаа вэ? Хуучин хэрэгжиж байсан хуулиараа ямар зүйл заалтууд нэмэгдэж орсон бэ? За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2025 он гэхэд чинь 307 гэмт хэрэг бүртгэгдчихэд байна. Зөрчил гэхэд чинь 200 гаруй зөрчил бүртгэгдээд ерөөсөө жилд гарч байгаа гэмт хэрэг зөрчлийн тоодоор 500 орчим хүрээд байгаа байхгүй юу? За энэтэй холбоотой холбогдогч нарын бас тоо бас өсөж байгаа. За ихэнх одоо холбогдогч нарын ихэнх нь залуу үе буюу 25 хүртэлх насны залуучууд бол 50 гаруй хувийн эзлээд байна. Дээр нь 35 хүртэлх насны залуучууд бүр 70 гаруй хувийн эзлээд байна. Энэ гэмт хэрэг зөрчлийн доо улам ихсээд байна гэдэг чинь одоо мөрдөж байгаа хуулийн маань зохицуулалт одоо зохицуулах чадвараа алдчихжээ гэж дүгнэхэд хүргээд байгаа юм. За тэгээд энэ хуульдаа хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгээд тийм ээ тэрэн дээрээ одоогийн нөхцөл байдлуудаа тодорхойлоод ингээд хуулийн төслийг боловсруулж байна. За одоогийн боловсруулсан хуулийн төсөлд бол нэлээдгүй одоо олон шинэлэг зохицуултууд бий болсон. За урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг одоо яавал одоо ямар үр дүнтэй ямар арга замаар одоо хийх вэ? Байгууллагууд ямар чиг үүрэгтэй оролцох юм бэ? Тэрийг нь тодорхой хуульчилж өгөө гэсэн зорилго нэгдүгээр төвшүүлсэн. За дараагийнх нь зорилго энэ саяын зорилго бол ерөөс үр дагавартай биш, урьдчилан сэргийлж чиглэл бичигдсэн гэсэн үг юу нь бол. За эхний концепц бол ерөөсөө энэ урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тодорхой болгоё, явуулах арга. Одоо хуулийн дээр яаж тодорхой болгосон байгаа вэ? Урьдчилан сэргийлэх арга хэмжээ. За янз арга хэмжээнүүд байгаа. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэхээр ерөөсөө сургалтын арга хэмжээ байна. За дээр нь нөгөө нэг Монгол улсад орж ирж байгаа мансууруулах сэтгцэд нөлөөд бодисоо төрийн зүгээс яаж хяналт тавих вэ? Энэ хяналтын механизмыг ерөөсөө тодорхой болгоё тийм ээ. За дээр нь сургалтын арга хэмжээнүүд буюу хор хөнөөлийг таниулах арга хэмжээ гэдэг боловсролын системэд ашиглаж хийх үү? Бусад одоо сайн дурын болон одоо сургалтын бусад системүүд байна да. Тэрийг ашиглаж явуулах уу? Хор хөнөөлийн талаар таниулах арга хэмжээний асуудал яригдж байгаа. Дээр нь нөгөө нэг хамаарал бүхий этгээдүүдтэй этгээдэд хүнийг бол эмчлэх тогтолцоо механизмаа бий болгоё гэж. За дээр нь болохоор тэр устгалын арга хэмжээгээ та сонссон баг тийм Монгол улсад одоо ингээд маш харь ургамалд тооцогддог нөгөө ургамлуудтай холбоотой гэмт хэрэг зөрчлийн тооллыг зөрчлийн бол 70 гаруй хувийг эзлээд байгаа байхгүй юу? Энэ ургамлыг устгах арга хэмжээг бас яаж явуулах вэ гэдэг. Одоогоор бол зөвхөн цагдаагийн байгууллага тийм ганцхан цагдаагийн ерөнхий газар буюу харт эмэгтэй тэмцэх албанд үүнийг даалгаад байлгүй. Бусад одоо төрийн байгууллагууд, нутгийн удирдлагын байгууллагууд тэрхээр оролцож одоо чиг үүрэгтэйгээр оролцох юм бэ? Энийг нөлтөр хуульчилж өгч байгаа байхгүй юу? Ер нь бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ ийм дөрвөн чиглэл рүү ер нь бол чиглэж байгаа ер нь. За дараагийн нөгөө хуулийн төсөлд орж байгаа шинэлэг зохицуулт гэх юм бол Монгол улс дотоодын жагсаалттай болох зохицуул. За дараагийн нөгөө хуулийн төсөлд орж байгаа шинэлэг зохицуулт гэх юм бол Монгол улс дотоодын жагсаалттай болох зохицуулт байгаа. Дотоодын жагсаалт. Энэ маань яагаад гараад ирсэн бэ гэхээр нөгөө 1961 1971 оны нэгдсэн үндэсний байгууллагын конвенц байдаг шүү дээ. Тэр дээр нөгөө мансууруулах бодис сэтгцэд нөлөөд бодисын жагсаалт байдаг. За гэтэл сүүлийн үед одоо нөгөө шин төрлийн бодис гэж та сонссон баг тийм ээ. Тэр одоо маш ихээр одоо олон улсдаж гарч ирж байна, Монгол улсдаж орж ирж байна шүү дээ. Тэгэхээр тэр жагс одоо нэгдсэн үндэсний байгууллагын гэрээнд байхгүй бодисууд орж ирээд гэмт хэрэгүүд гарах тохиолдолд бол
байхгүй гэдэг олон улсын гэрээнд байхгүй учраас тийм тухайн бодисыг мансууруулах сэтгцэд нөлөөт бодис гэж үзүүгүй юу гэдэг асуудал байхгүй учраас бид нар одоо яг нөгөө шинэ төрлийн бодис хууль бусаар эргэлтэнд оруулсан хүмүүс маань одоо ял завшрах одоо боломж өгөх нөхцөл байдалтай байгаа юм. Тэгэхээр яг одоо нөгөө нэг олон улсын гэрээ шинжлэхтэйг хүлээгээд байлгүй Монгол улс ерөөсөө дотоодын жагсаалттай болъё бодисуудаа англи ямар бодисыг нь ерөөсөө эргэлтэнд оруулахыг хориглох юм тий. Ямар бодисыг нь хяналттайгаар хязгаарлалттайгаар одоо ингээ хэрэглэж болох юм бэ? За дээр нь бодис агуулаагүй ч гэсэн тэр уруулын ашиглах эрсдэлтэй одоо хэрэглээ тамнасаа алдаад эрүүл мэндээр хохироод байгаа залуу үеийн тий. За тэгээд тэр одоо бодисуудыг одоо уруулын ашиглах эрсдэлтэй одоо бодисын жагсаалт гэдэг 3 дахь жагсаалт гаргах гэж байна. Дээр нь ийм үйлчлэгээтэй ургамлын жагсаалт гэдэг ийм байдлаар бол дотоодын жагсаалттай болох концепт яригдж байгаа. За жагсаалттай боллоо гэхэд чинь тухайн бодистой холбоотой аль ангилалд байгаагаас хамаарат нөгөө хууль ёсных нь эргэлт нь яг юу юм бэ гэдгийг хуулиараа бас зохицуулж өгөхийг оролдож байгаа. Салбаруудад хэрэглэгдэж байгаа бодисууд байгаа шүү дээ. Гэтэл одоо тэр нь хууль тогтоомжтой тодорхой хууль ёсных нь эргэлт нь тодорхой хуульчлагдаагүйгээс одоо нэг илэрлээ. За энэ яг хууль бусаар эргэлтэнд оруулсан юм уу? Хууль ёсных муу юм уу гэдэг дээр очиод гацх гэдэг байхгүй. Тэгэхээр яг угаасаа хэрэгцээ шаардлагатай бодисуудынх нь хууль ёсны эргэлтийг нь тодорхой болгож өгье гэсэн концепц. Одоо концепцээр хуулийн төсөл бичигдсэн гэсэн үг юм дээр. Тухайлбал одоо нэг жишээ хэлье л да. Тээвэрлэх гээд олон улсын гэрээ конвенцээр аливаа эргэлтийг зөвшөөрөлт авах хэрэгтэй, хяналтанд авах хэрэгтэй үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл тээвэрлэх хууль бусаар тээвэрлсэн бол одоо эрүүг гэл мөрдөгдөж байгаа шүү дээ. Гэмтэргийн шинжээр. Гэтэл за тэгвэл хууль тээвэрлж байгаад олсон хүн тааралдлаа. За хууль ёсны тээврэн гэж юу юм бэ гэхээр хуулийн дээр бийдэггүй тодорхой бас тийм хууль ёсны тээврэн яг юу юм бэ гэхээр за тэгэнгүүт чинь мэдээж нөгөө зөвшөөрөл өгөх компаниуд тээвэрлэх шаардлагатай байдаг. Төрийн байгууллагууд маань үйл ажиллагаанд бас хэрэглэж таарч байгаа шүү дээ. Тэрийг чинь газраас нөгөө рүү шилжүүлэх юм тээвэрлэж таарна гэх мэтчлэн хууль ёсны тээвэр гэдэг ойлголтыг бас тодорхой болгож өгөө жишээлбэл энэ байгаа юм. Тэгэхээр тодорхой болгон гэдэг нь одоо жишээлбэл тэрийг ингээд ангилж өгнө гэсэн үг үү? Жишээлбэл одоо энэ эргэлтийн хэлбэр мал жишээлбэл энэ шинжлэх ухааны эрүүл мэндийн салбарт гэдэг ч юм уу тийм. Эрүүл мэндийн салбарт гол түлхүү хэрэглэгдэж байгаа. За эрүүл мэндийн салбар маань хүнд зориулсан эрүүл мэндийн салбар, малын эрүүл мэндийг хамгаалах салбар гэж байгаа. Энэ хоёрт одоо хүн малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ашиглагдах тэр бодисуудыг бол мэдээж одоо юу яах гэж байгаа шүү дээ. Хяналтайгаар хэрэглэх бодисын жагсаалтанд оруулна. Тухайн бодис бүхий имиж ороор олгох, хаанаас яаж оруулж ирэх юм, импортлохтой холбоотой зохицуултуудын хүртэл оруулж ирж тусгаж өгч байгаа юм. За энэ хүн малын салбараас гадна эдгээр энэ хоёр салбарт бол зөвшөөрөл бүхий хувийн хвшлийн байгууллагууд оролцож ажиллана шүү дээ. За үүнээс гадна бол төрийн байгууллагуудад бас ашиглагдах шаардлага, хэрэгцээ шаардлагатай байдаг. Үүнийг нь бас хуульчилж өгье, бүртгэл хяналтанд оруулж өгье тийм ээ. Одоо жишээ нь улсын нөөцт гэхэд чинь одоо хэрэглэх шаардлагатай байна. Тэр морфи одоо нэг гамшиг ослын үед хэрэглэх тэрийг нөөцлж авах шаардлага байна уу байна. Эдгээрийг одоо нэг эргэлтэнд орж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тэгээ энэ болгоныгоо хяналтанд аваад бүртгэлээрээ хянаж байя гэдэг концепт баригдаж бичигдсэн. Та түрүүн жагсаалтын тухай ярьлаа. Жагсаалтанд бол нэгдсэн үндэсний байгууллагын дээр 4 жагсаалт байд юм билээ тийм ээ. Тэр нь дотроо бас ангилалтай. Манай улсад бол энийг засгийн газрын тогтоолоор батлан гэж яригдж байгаа юм байлээ. Тэгэхээр засгийн газрын тогтоолоор одоо альва аж ахуйн нэг жиргэнд ялын бодлого хэрэгжүүлж болох уу? Ийм хууль эрхцээ орчин манад байгаа юм. За засгийн газрын тогтоолоор жагсаалт туслах асуудал дээр өдөр нь хуцтай хандсан. За химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг засгийн газраар биш одоо 2 сэтийн хамтарсан тушаалаар бас батлаад мөрдөж байгаа. Энэ одоо жагсаалтанд орсон бодисуудтай холбоотой гэмтэргийн шинжүүд бас яригддаг. Тэгэхээр 2 сайтын тушаалаар батлагдаад одоо тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэж байна гэдэг чинь засгийн газрын тогтоолоорс боломжтой гэж үзсэн тийм кейс тэр бол байна л та.
Жишээлбэл одоо тэр нэгдсэн үндэсний байгууллагын тэр жагсаалтанд орсон эсвэл дотоодын жагсаалт буюу одоо саяны засгийн газрын тогтоолоор батлах гэж байгаа хоёр хэлбэр байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ шинэ хуулинд бол тодорхой тунгаыг бас зөвшөөрж байгаа ийм асуудлууд байгаа юу? Гэхдээ тун зөвшөөрөх асуудал бол яригдахгүй юм дээр. Зөвхөн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор одоо нөгөө эмчийн жороор тийм ээ олгогдох зохицуултал ярьж байгаа. Малын эм тариагаар орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг одоо зарим төрлийн бүтээгдэхүүн манай улсын одоо энэ жагсаалтанд бүртгэгдээг улмаас тэр мал эмчлэх, малын эрүүл мэндэд хэрэгсэлтэй байгаа энэ тариа бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэх боломжгүй байгаа гэж. Энийг бас одоо шинэ хуулинд зохицуулж өгсөн нь. Шинэ хуулиндаа тусгаж өгч байгаа энэ дэр малын эрүүл мэндийг хамгаалах салбарт хэрэглэгдэх одоо шаардлагатай юмудэд угаасаа энэ бодис орсон байдаг. Тэгээд энэ эмийнхээ жагсаалтыг бол эр бүхий этгээдээс нь баталсан тохиолдолд бол одоо тийм манай энэ хуулиар ч гэсэн энэ бодис орсон эмийг оруулж ирж байгаа ханган нийлүүлж байгаа байгууллагууд нь зөвшөөрлөө авах ёстой. Жороороо малын хэмжээнд хэрэглэх шаардлагатай гэсэн тэр зохицуултуудыг оруулж өгч байгаа боломжийг нээж. Одоогоор хуулиар зөвшөөрлийг ямар эрх бүхий байгуулга өгч байгаа? Одоо нөгөө зөвшөөрлийн тухай хуулиар нөгөө зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагууд нөгөө олгох зөвшөөрлөхөө төрлөөс хамаарат хуульчлагдсан байгаа л да. Тэгээ хүний эмийн салбар дээр эрүүл мэндийн яам буюу одоо эм эмнэлгийн хэрэгслийн ял зохицуултын газар, аймаг нийслэл эрүүл мэндийн газар, малын салбар дээр ч ингэхдээ малын эрүүл мэндийг хамгаалах мал эмнэлгийн асуудлын эрүүл мэндийн захиргааны байгууллага гэх мэтчлэн бол хуульчлаад өгсөн байдаг. Тэдэртэй нь уялдуулаад одоо салбарлуу ойртуулсан зохицуулт бол хийж өгье. Тэгэхээр тэр соён гэрүүлэх, хурцлан сэргийлэх ажлууд нь тодорхой төсөв суулгах, тэрийг ажил хэрэг болгосон албан байгууллагуудыг дэмжлэг үзүүлэх тийм зохицуултууд байгаа юу? Соён гэрүүлэх гэхээс илүү хор хөнөөлийг таниулах арга хэмжээ гэдэг. Тэр арга хэмжээнд дээр төвлөрч хуулийн төсөл бичигдсэн. За энэ дээр оролцогч байгууллагууд гэдгээр боловсролын яам, гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яам, дээр нь донтох эмгэгийг сэргээн засах төв. Одоо донтох эмгэгийг сэргээн засах чиглэлээр үйл ажиллагаа явуулах засгийн газрын бус байгууллагууд гих мэтчлэн эдгээрээр одоо энэ хор хөнөөлийг дээр нь цагдаагийн газар энэ хор хөнөөлийг таниулах арга хэмжээ рүү чиглүүлж байгаа. За энэ хор хөнөөлийг таниулах арга хэмжээнд бас боломжтой хандахгүй болохгүй. Насны онцлогт тохирсон арга зүй аргачлалаар энэ таниулах арга хэмжээ явуулах хэрэгтэй байдаг. Энэ бол нэг олон улсад гарсан одоо мөрдөгдөж байгаа тийм олон улсын арга зүй аргачлал батлагдсан байдаг. Тэр аргачлалыг ерөөсөө нэвтрүүлэе гэж байгаа. Ерөөс одоо наснаас хамаарч шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхан дунд ангийнхан оюутан гэх одоо ерөөсөө ахмадад хүртэл бийж болно. Энэ дээр бол за дээр нь донтох эмгэгт орсон хүмүүстэй чиглэсэн сургалт нь ямар ах юм жилхэн бүх юм тийм олон улсын арга зүй аргачлалтай байгаа даахгүй. Энэ арга зүй аргачлалыг судлаад үзэхээр ганцхан ингээд цагдаагийн ерөнхий газар, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн яам, эмнэлэг биш байгаа. Оролцогч байгууллагууд маш өргөн хүрээтэй. Тэгэхээр бид нар энэ Монгол улстай байгаа төрийн байгууллагууд яаж оролцож боломжтой бэ те? Тэр бүх талын чиг үүргүүдийг нь одоо хуульчилж өгч байгаа л гэдгээр давуу талтай. Илүү урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх гэсэн үг юм. Айл болох багаас нь тэр буруу сөрөг зан үйлээс ингээд зайлсхийх, сонгохгүй байх тийм дадал хөвшилт ингээд хүүхдийг сургахаас эхлээд ингээд ээжтэй энэ арга зүй бол та түрүүн судалгааг хэлсэн. Одоо 13-аас 25 наснаас залуучууд, 25-аас 35 насны залуучууд гэдэг энэ судалгаан гарсан учраас тэр хүмүүс альва нөгөө хор зуршлын юу сөрөг талыг мэдэхгүй байгаа учраас тэрийг ашиглаж байна тийм ээ. Тэр олон улсад хор хөнөөлийг таниулах ажил гэдэг нь яг ямар ажил вэ? Жишээлбэл одоо 10 жилийн хүүхдүүдэд бол мэдээж одоо сургуультаар багш нь тийм мэдээж тусгай багш нь заах баг. Тэгэхгүй зарим том хүний мэдчих ёстой юмыг сурагчдад хамаагүй мэдээлэл өгөхгүй баг тийм ээ. Тэр одоо яг тэр сургалтын сонгодог жишээ ямар жишээ вэ? За сонгодог жишээн дээр гэх юм бол одоо энэ чиглэлээр дагуулсан мэрэгчлэтнүүд л одоо сайн мэдээлэлүүд энэ дээр бол ямар ч хэсэн тэр олон улсад хэрэглэгдээд үр дүнгээ өгсөн арга зүй аргачлалыг бол нэвтрүүлэх концепт баригдаж байгаа. Энэ дээр
Тэгээ энэ арга аргачлалаа нэвтрүүлээд арга аргачлалаа гаргаад ирлээ. Механизмыг бий болголоо. Хүний нөөц буюу сургагч багш нараа бэлтгэх асуудал яригдж байна энэ дээр тий. Тэдгээр хүмүүсээ бодлогоор хангах асуудлууд яригдж байна. Гэх мэтчлэн цогц арга хэмжээ механизм хэлэл болох тодорхой тусахыг зорж байгаа юм л энэ дээр. Энэ хуулийн бас хамгийн гол зохицуулт нь бол одоо эмчилгээ байгаа тийм ээ. Одоо сэргийн засах төвтэй болно гэж байгаа. Тэгэхээр мэдээж одоо тэнд анх хэрэгжилж байгаа хүүхдүүд байна тийм ээ. Тэгээд одоо дондсон хүмүүс байна. Бүр ингээд дондод олон жил болчихсон хүмүүс байна. Эднэрт бас тааруулж л одоо эмчилгээг хийх байх. Хуулийн зохицуулт нь ямар байгаа вэ? За хамаарал бүхий хүний эмчлэх асуудлууд нөгөө үр дагавартай л одоо тулж ажиллаж байгаа нэг хэлбэр. За нөгөө хэрэглэлээгээд одоо юугөө те хариуцлага хүлээлгээ, зөрчлүүлэлээр хариуцлага хүлээлгээд байхаас илүү бас эмчлэх боломжийг олгосон зохицуулт механизм тодорхой болгож өгөө гэж зорьсон ба. За эмчлэх асуудал бас өргөн хүрээтэй. Манай улсад ч одоо эмчлэх гэхээр эмийн биеийн эмчилгээг л одоо эмчилгээ гэж ойлгоод байна шүү дээ. Гэтэл энэ хамаарал бүхий хүмүүст зориулсан эмчилгээ гэдэг асуудал бол маш өргөн агуулгатай эмчилгээ гарч ирдэг. Эмчилгээ гэхээс илүү тусламж үйлчилгээ тал руугаа давмгаалж байгаа юм. Ганц эрүүл мэндийн яам биш. Нийгмийн гэр бүл нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яамны өвтөр чигүүрхтэй даггуцахаар тийм тусламж үйлчилгээнүүд харагдаж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт чинь эмчилгээнийхээ үе шатн дээр эхлээд бие болон эмийн эмчилгээ хийх шаардлагагүй нь тий. Энийг аль байгууллага гүйцэтгэх хийх вэ? Мэдээж эрүүл мэндийн байгууллага хэмжлэгүү тийм тий. Зараа нь анхан шатны сэтгэл заслын үйлчилгээ гэж бас байна. Энэ бас эмнэлгүүд дээр хийгдэх боломжтой байна. За үүний дараа нөгөө биеийг нь одоо хоргоожүүлээд докс эмчилгээ хийгээд орхих биш. Тухайн хүний нөгөө зан үйл рүү чиглэсэн одоо тийм тусламж үйлчилгээ, эмчилгээ сэтгэц нийгмийн сэргээн засах одоо бас манд нэг эмчилгээний төрөл бас байгаад байгаа байхгүй эмчилгээ. За энэ дээр ямар байгууллагатай одоо бол ингээд салбар дундийнх юм шиг тийм ингээд ойлгомжгүй болчиход байгаа байхгүй. Яг хэрэгцээтэй гэхдээ ямар салбарын ямар байгууллага хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр бас хууль эрхцэн хувь тодорхой болчиход байгаа. За энэ дээр бол одоо 2024 онд ерөнхийлөгчийн нэрэмжит юм уу тийм эмнэлэг байгуулагдсан байгаа. Одоо үйл ажиллагаа бол та сонсон тийм хаа зөөрөөс урагшаа байгаа. Тэн дээр бол сэтгэц нийгэм сэргээн засах төвөө байгуулагтай 1 жил орчим үйл ажиллагаа явуулсан, 70 орчим хүнд үйлчлүүлсэн тийм одоо эмнэлэг байна. За тэр эмнэлэг дээр яг эмийн эмчилгээний дараах сэтгэл заслын анхны тусламж үйлчилгээний дараагийн шатны эмчилгээ явагдаж байгаа. За энэ дээр яг ерөөсөө явагдаж байгаа эмчилгээ маань ерөөсөө л хүний нөгөө нэг зөв зан үйлээ сонгоход тусалдаг тийм дадалтай болох чиглэсэн л ерөөсөө олон талын арга хэмжээнүүд эмчилгээний тийм цогц юмнууд бол туршигдаад байна. Явж байгаа юм билээ. Энэ чинь нөгөө олон улсад байдаг яг л арга аргачлалаар хийгдэж байгаа хгүй энэ эмчилгээ бол. Тэгэхээр дараа нь яг нийгмийн хамгааллын арга хэмжээ гэж бас байх хэрэгтэй. Нөгөө эдгэрсэн хүнээ бас тий нийгмийн хамгааллын хувьд орон гэргүй байна уу, тийм ээ, хар чандах хүн байна уу, ажил хөдөлмөргүй байна уу гэх мэтчлэн тухайн асуудал нь тохиорсон нийгмийн хамгааллын арга хэмжээ бас явуулах шаардлагатай байгаа дараа нь. Гэх мэтчлэн нөгөө нэг эмчилнэ гэдэг асуудал маань ерөөсөө ийм цогц арга хэмжээ болчиход байгаа. Явуулах шаардлагатай болчиход байгаа. Нөгөө талаа яар шийдгэлээд гарч ирж байгаа хүмүүсийг бас эмчлэх тийм ээ нийгэмшүүлэх зөндөө том агуулгатай том асуудал хэрэгж байгаа юм тийм ээ. Одоо нөгөө нэг харт тамхиг гэдэг хэрэглэхгүй байх одоо сонголт руу чиглэх одоо гол арга хэмжээ юм да тийм ч юусэн. Сая бид нар ярилцаагүй энэ хуулийн бас хуулийн төслөөр гарч ирсэн шинэлэг өөр зүйл салтууд байна уу? Нөгөө тухайн бодис маань хилээр орж ирлээ тийм ээ. Хилээр орж ирэхээс ахгуулаад хяналтанд авах шаардлагатай гэж бид нар бол хараад байгаа. Тэгээд тэр импортынхоо мэдүүлэгт заасан бодисууд мөн байна уу, тоо хэмжээндээ байна уу, нэр төрөл нь мөн байна уу гэх мэтчлэн тий. Тэр чинь нөгөө импортын мэдүүлгээр л орж ирж байгаа шүү дээ. Хоёр талын байгуулсан гэрээ. Тэр бол нь одоо хил дээр анхны хяналтыг бол байгалийн ерөнхий газар тавьж байна. Засгийн газраас баталсан 5 бомтоор л нэвтрүүлэх ёстой шүү дээ. Одоо одоогийн мөрдөж байгаа хуулиар ядаж энэ 5 бомтоороо бомтынхоо хилтэй бомт дээр лабораторио ингээ бэхжүүлээд хүн хүчээр хангаад тийм одоо лабораторийн хяналтыг бэхжүүлэх юм бол бэхжүүлэх одоо тийм бас
чиглэл бариад ажиллаж байгаа. За тэгээ ороод ирснийхээ дараа айлын байгууллагаас ч тэр оруулж ирсэн аж ахуйн нэгжээс ч тэр тийм ээ одоо нөгөө мэдээллийн сан руугаа мэдээлэл оруулж авах үүргийг хүлээлгэж байгаа. Тэр одоо нөгөө цахимжиж байгаа юм чинь мэдээллийн сангаа цагдаагийн ерөнхий газар дээрээ байгуулад тэр мэдээллийн сангаар ерөөсөө л тэр Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирснээсээ эхлээд цаашаа айл ханганд очисон, айл эмийн санд очисон, айл эмнэлэгт очисон гих мэтчлийн эргэлтийг ингээд хянаж байхаар хянаж бүртгэж зөв бүр хянахаас илүү бүртгэж байх боломжийг бүрдүүлэх гэх тэр мэдээллийн сангийн зохицуултыг бас оруулж ирээд байгаа юм дээр бол. Сүүлийн 9 жилийн судалгаагаар энэ төрлийн гэмт хэрэгээс амь насаа алдсан 49 тохиолдол бүртгэгдсэн бол 1917 он иргэн ял шийтгэл эдэлсэн байна тийм ээ. 2422 холбогдогч бүртгэгдснээс 90 гаруй хувийг 13-аас 35 насны эзэлж байгаа юм тийм ээ. Тэгэхээр илүү залуучууд тэр чиглэлсэн хууль байх болов уу гэж би дотроо бас бодоод байгаа юм. Цаашид 2030 он хүртлийн тоо бол 49%-аар нэмэгдэх магадлалтай гэж судлаачид үзэж байгаа. Таны ажил цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье. За баярлалаа.